захирлууд бид нар чинь ингээл өөрсдөө ажлын төлөвлөгөөгөө гаргаад өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө бодлоор гаргаж хийчихсэн болохоор алсын хараа эрхэм зорилгоо бид нар дандаа буруу тодорхойлт юм байна. Оновчтой хэмжигдэхүйц бай төлөвлөж чаддгүй юм байна. Зээлч хэрхийн тухай бид нарт сургалж орж ийн. Зарим нэг одоо компаниудад нөгөө зээл яагаад буцдаг вэ гэдэг ч юм уу тий. За Tesla Properties Group-ийн хувьд People First гэсэн брэндээр ажилладаг байгаа. За People First маань ажилтан, харилцагч, хэрэглэгч гэсэн гол 3 тулгуур багныг бид нэр одоо нэгдүгээрт тавьж ажилладаг гэсэн үг. За компани томроод явхад ямар асуудлууд үүсдэг үү? Яг томорход менежментийн манлайлалын ямар асуудлууд үүсдэг үү гэдэг талаас нь илүү би одоо ментор хийхийг зорж ажилласан байгаад байгаа. Тэгэхээр энэ олон жижиг одоо худалдаачид маань өөрөө яг өөрсдийнхөө сонирхлоор, өөрсдийнхөө хоббигоор, өөрсдийнхөө одоо боломжоор хийгээд идэг. Чанар гэдэг дотор бол нэг гарал үүсэл тодорхой авах хэрэгтэй. Яг ямар замдаа тээвэр ашигласан. Өртөг шингээж авчираад байгаа нь өөрөө бидний одоо Монголд бол ашиггүй гэдэг хэлбэр бол болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бид нэр анхаарч ажиллах санаатай байгаа. Тэгээд би энэс цаашаага бизнесийг ийм байдлаар загварчилж болох юм байна. Ийм процессыг ингэж сайжруулах болох юм байна гэдэг олон боломжуудыг бол нээж харж байна. Ментор болон сургагч багш голонтойгны хамт олондоо маш их баярлалаа.